Хонья маань сүрэг сул асгсан сувд шиг цайрын ярайж харагдах нь саруул талын чимэг юм. Мэлтэлцсэн цагаан сүүгээрэн мянган одныг хангадаг мянган зөөлөн ноосорон манай гэрийг бүрхсэн. Өргөн их талын бэлчээр дээр мөнгөн бөмбөг шиг бөмбөрсөөр мянга түмэрэн бэлчсэн манай нутгийн баялаг юм. Хончин найдан малчин туудай тэрэгчл усан идэрж инчин хөдөгийн уул талаар соёл түгэж байна. Эд бүхэн амьдралаас уран зохиол шилжин мөнгөчдөө. Анхны нэгдэл байгуулагдаж нүүдэлчин ардын амьдралд онсон техник нэвтэрч талнагдаг хувирын өөрчлөгдөд хуучин хүү шинэ хүү боллоо. Сүү тасаа үйлдвэрийн аргаар боловсруулж байна. Хөдөө хотхоо гар үйлдвэрүүд уурхай барилга сүндэрлэн босч ажилчны магтуу зохиогдож эхэллээ. Хөрөнгөний хөгжлийн замд эргэлтэх орж байгаа шинэ Монгол орныхын дүр зургийг 30-аад оны зохиолчид урлан бүтээлээ. Тэхэрлө хүүхдийн зохиол бичиж Зэдийн жив ноосны тухай ухуулгын шүлгээнд сурайтуулж байлаа. Уран зохиолч Дондгийн цэгмэд мөнгөний чимэд Монголын зохиолчдын анх дугаар их хурал 1948 онд боллоо. Намба бүхэ хөдөлмөрчин ард түмнээс 5 жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө тэмцэж байгаа тэмцлийг удаа зохиол дүрслэхийг гол зорилт хийж намын 11 дугаар их хурал заажээ. Их хурлын төлөөлөгч зохиолч оюун Босон вандан Отвол Дорч Падам Лотой Дамб Таев Нацэг Дорж Эринчин Тэрлээ Ойдов Арга түүнийхэн алдаргагийг түмэн жилийн түүхэнд хадгалагдах хурцаг тод үсгээр дүрслэн гэж намдан зохиолчид андгайллаа. Ардын ерөөлч жигмэд гой анх дугаар 5 жилийн төлөвлөгөөний тухай ерөөл хэлж байна. Их орны дан манай ялалтаар дуусч бүтээн босголтын их ажил өрнөлөө. Хамтын шинжлээд ажил гаргахтан хөдөлмөрч хамтарч бүтээсний эдэл хэрэглэх эзэн галт тэрэг дүүрэн бараатай ганц замаар хурдлан ирлээ. Таван жилийн төлөвлөгөөний зорилтууд сонсон ёсоор бүтэж атар эзэмших ажил их орныхон ургасаар гурил хийх ирээдүйн их үндэсийн их боллоо. Урлагийн хэрэглэх хороо уран сайхны зөвлөлийн хуралдаар ойдуу чимэд нарын жаргалын дундуурын зохиолыг хэлэлцэж байна. Энэ сайхан нутаг минь эрхэм хайрын минь будаасан
эх орон жимэн жарганхан баясанхан хөгжинхэн дэлгэрэнхэн мандат байнуудаа чимэн шинүрэн зохиолын үндэсийг тавьсан суудад өгөөч назар дөржид эх орон ард түмэн хөшөө дурсгал босгодоо их зохиолчийн хоочиг залгамжлагчид яруу шүлгэн уншиж хөшөөний хясаллыг үйлдлээ. Назар дөржийн 60 насны ойг орон даяар өргөн тэмдэглэж охин Ананда ширийн эцгийнхээ ойг үг хэллээ. Зөвлөлтийн зохиолч Катаева танай назар дөрж манай их хүүшнийг санагдуулж байна гэлээ. Зохиолчд энх тайвны дуу зохиож энэ тэмцлийн эгнэн жагслаа. Зохиолч удвал ширэндүү нар зөвлөлийн зохиолч Фадеев Эренбүрг нартай энх тайвны талхны 2 дугаар хурал дээр фрагд уулзсан юм аа. 50-аад оны эхээр Николас Гильен, Жорж Амадо нар манай дайлчилсан Латин Америкийн анхны зочид байлаа. Зөвлөлийн зохиолч Константин Симонов халах болын байлдаанд оролцож явсан хүн юм аа. Дэлхийн сонгодог утга зохиолыг манай зохиолчдод санаачлан орчуулж эхэлжээ. Намард түмэн социализмыг өргөн байгуулах үйлсийг бадрууллаа. Зохиолчд хөдөө тийш хөлгийн жадав заллаа. Хөдөөж их үеийн нэгдэлж хөдөлгөөн ялж 1921 оны хойсолтой тэмцэх ач холбогдолтой үйл явдал боллоо. Говийн өндөр, нийлэх цонын уулз бус, хавар намар, нүүдэл, өвсний шүүдэр, атар сэрсэн зэрэг зохиолуудад энэ түүхний өөрчлөлтийг үзүүлсэн юм аа. Манай их орон социалист хөдөө аж ахуй ажиулбар орон болон хөгжлөө. Зэлүүд агсан хэр хөдөө нутагт шинэ хот үйлдвэрүүд сүндэрлэн босч интернационалын гайхамшиг болсон дархан хот ижбүрийн төхнөн байгуулагдлаа. Улс гүрний мөн халуун зүрх, нийслэл Улаанбаатар, цомрлогын дэлгэх ариун цэцгийн адил өн бүзгсэн хослон явхажиж байна. Авгай хөөрчлөлтийн халуун хэвлэлд шинхэн өсч имдилээ. Ийм шинхүний сэтгэл санааны гайхамшигыг хэрхэн нээж үзүүлэх тухай Монголын зохиолчдын дөрөвдүгээр утгаар хэлцлээ. Намаскийн үргийг зохиолчдод өглөө. Нөхөр удвал шинэ хүний дүрийг уран зохиол үзүүлэх тухай илтгэл хийлээ. Зохиолчид ч орчин үеийн алдаршуулан дуулах үүрэг амлалт авлаа. Хань хөдмөн түүнийг сайшаадаа. Шинэ хүмүүсийн хүнд зохиолчд орлоо. Ихэнч эрдэнэ санхүүгийн ажил явуулах болон сурвалжлагч баас нэгтлэн бодох гайтаг нар орчин үеийн сэдвээр дагнан бичиж байна. Сотнодорш хүүхдийн кино, Мегмар малчтын дунд, Хасбатар оюутны танхимд, барилга дээр улан баяр мөн шинэ хүмүүсийн дунд ажиллаж байна. Сэтгүүлч зэтэнд орж багш гарамжив сурвалжлагч банзрагч нар бас л баатруудтайгаа уулзаж сэдвийн өрөл гарчээ. Ахмад зохиолч активч Дамдын Сэрэнч ирж хайсаар байна. Тэгэхдээ Монголын эртний уран зохиолын түүх судрыг сөхөж, эрдэм шинжилгээний хайгуул хийж байна. Ардын дууч ахтаа түүний адил казахаар бичдэг зохиолчдын иргэний их өсч, баян эрхийд зохиолчдын иргэний салбар байгуулагдлаа. Төрийн хошоо ширмэлтэй Чадрабалын лодой дамд. Гэрийнхэн тэгээ
гадаадад албан томилолтоор зохиолч эрдэмтэн нийгмийн зүтгэлтэн энэ хүний тунгалаг тамир Арман, Орос, Булгар, Урман зэрэг олон хэлний 2 сая хувиар хэвлэгдэж кино дэлгэцний гардаа. Төрийн шигнэлтэй жүжигний зохиолч Ламжмын Банган манай театр киноны урлагт үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Зураач, жүжигчин, найруулагч, зохиолч байлаа. Олон сайхан жүжиг киногоор хүнийхэн мөрийг үлдээсэн билээ. Төрийн шигнэлтэй зохиолч Дон Ургийн намдаг мардагдашгүй хурц дөрүүдийг роман, тууч, тайз дэлгэсний бүтээлээ. Тэдгээрийн нэг нь нүгэл буян кино билээ. Төрийн хөшөө шигнэлтэй зохиолч Дасцэгийн Сингэ Монголын удаа зохиолт бүтээлийн зүтгэлийн үлдээж залуу зохиолчдын бүхэл бүтэн үнийг хүмүүжүүлсэн юм аа. Бэрхшээл бүхнийхэн эцэг хийсэн ямар ч шин дайныг гаргуулахгүй тулд яах хэрэгтэй вэ? Бүгдийг хийнэ. Манай зохиолчд их орны хэлийн чамдад сурталчилсан юуны үрдэ тэдний шилдэг үтэй хэлийн чамдад нэр гарчээ. Орос, Герман, Англи, Испани, Франц, Араб, Хинди, Япон хэлээр Монгол зохиолчид ярьж байна. Нийт манай уран зохиол дэлхийн соёлын бүрэлдэхүүн хэсэг боллоо. Манай зохиолчид зөв судалсан анх удаа социалист орнуудад тогтоосон найрамдлыг бэхжүүлэх. Эрхчлээ шударгасны төлөө олон улсын амьдрал тэмцэлд оролцож байна. Монгол зөвлөлийн зохиолчдын харилцаа холбоо оноосонд зузаарн бэхжсээр байна. Алс орнуудаар манай зохиолчид аялж Даманы Баатартай уулзлаа. Энэ бол олон аргын түүхт уулзалтын маань нэг юм аа. Манай найрамдлыг юу ч ганцхан чадахгүй. Гооник баяр, ололт амжилт, жаргал цэнгэлийн хуваалцдаг ахын дүүний халуун жиргэн барилгаагаар биелсэн. Берлинд зохиолчдын маань дуу цорайтж байдгийн. Азафрикийн зохиолчдын Янхай сэтгүүл Монголын зохиолчдын бас нэг эндэр юм аа. 1971 онд Янхайгийн шагналыг зохиол Соломон удалд олгожээ. Азафрик болон Европын аюулгүй байдлын төлөө Монголын зохиолчид идэвхтэй тэмцэж байна. Социалист орнуудын зохиолчдын байгууллагын удирдлагын ээлжид 9 дугаар зөвлөгөө 1972 онд манай нийслэлд боллоо. Социалист удирдлага зохиолын амин чухал асуудлыг хамтран хэлэлцсэн энэ зөвлөгөөнд зөвлөлт Булгар, Унгар, Вьетнам зэрэг орны нэртэй зохиолчид оролцлоо. Хоёрсгалын үйлгийн Сэлэнг аймагт зохиолчид уран бүтээлийн анхны байшингийн шавыг тавилаа. Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга нар ийм шийд гаргасан учиртай. Эндээс эрдэмтийн овоо, дархан, шарын гол ороход ойрхон гэлцэн. Удахгүй ажилчин аймгийн тухай Арман, Тууж энд бичигдэж эхлэх нь лавтай. Дасторжийн үзэгдэлжин төрсөн нутаг гүн галуутай бас нэг ёслол боллоо. Их зохиолчийн хөшөөний суурийг шавь наран гардан тавьж байна. Монголын зохиолчдын гарын зүтгэлийг манай нам засаг өндрөөр үнэлжээ. Зохиолчдын нэгдлийн 40 жилийн ойгоор нь хүрийн дээд шагнал Сүхбаатарын одонгор шагналсан юм аа. Эх хорон нам засаг уншигч олон хань нөхдийн хайр шингийн хариуд орчин үеийн хүний дуурайлтай сайхан дүрийг урлан бүтээж уран чадварын шин оргил гаргахын зохиолчид илэрхийллээ. 1972 оны 5 дугаар сард нөхөр Цэтэнбал зөвлөлийн литературны газетээс сурвалжлагчийн асуултанд өгсөн хариунд Монголын орчин үеийн утга зохиол ард түмнийхэн соёлын шилдэг уламжлалт тулгуурлан
Ахадуурны болон дэлхийн дахны дэвшил соёлын эрхэм сайхан зүйлүүднийг өөртөө шингээж, социалист реализмын замаар хэлбэрэлтгүй хөгжиж байна гэжээ. Зохиолчид маань амласны ажлаа тайлгандаг ёстой. Нэгэн удаагийн тайланга зөвлөлт холбоо тулс байгуулагдсны 50 жилийн ойгоор Төв аймагт хийлээ. Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоо тулс байгуулагдсны 50 жилийн үлдээд сайхан ой бодохгүй болох гэж байна. Энэ бол хүн төрөлхтний урдын түүхэнд байгаагүй онцгой баяр юм а. Үндэсний дайсгалаар дүүрэн байсан хүн нийгмийн түүхэнд зөвлөлт холбоот улс шиг олон үндэснийг нэгтгэн найрамдуулсан ах дүү ясны авгаа их холбоо байгаагүй юм а. Хурай газрын 6-ны 1 дээр социалистийн нийгмийг зориг бадрангуй байгуулж байгаа зөвлөлтийн ард түмэн дуулбал дууныг, доктор бол хүч нэгтэйгээр тэмцэж хөдөлмөрлөж байна. Нийгмийн амьдралын бүх хэдийн салбарт ажиллаж байгаа зөвлөлтийн хүний бүтээл нь үнэндээ олон үндэсний хамтын хөдөлмөрийн үр дүн юм а. Үндэсний явцуу хүрээнд багт аюулаас чөлөөлөж, уран бүтээлийн өгөөмөр эрхчлөөг нээгдүүлэх, уран үгсийн чуулганы зүйрлэгчгүй сайхан хүрээлэн болж байна. Зохиолч хүн уншигчдаа байнгын өртгөө явдаг. Уншигчийн захиа даалгаврыг биелүүлэх гэгч зохиолчийн хууль. Зөвхөн 1972 онд манай зохиолчид Сүхбаатар, Дорнод зэрэг аймагт уран үгсийн чуулган хийж нийтдээ 200 мянган уншигчтай уулзлаа. Уулзах хүмүүс янз бүр. Хэлхимэгтэй. Түүнгийн зөв зохиолчч нийслэлийн зохиолчдоос асуух сурах юм ихтэй. Шүүмжлэгч нар бас уншигчдын дунд явдаг. Уран үгсийн чуулганы үеэр доктор Лувсан Мандан, зохиолч Чойжсэл нар сайлчтай уулзлаа. Уран үгсийн чуулган үргэлжилж байна. Перлэ тарванаар шүлгээ уншсаар Монгол Ардын хувьсгалт нам удаа дараагийнхаа програмд утга зохиолын хөгжлийн төлөвийг тодорхойлон заасаар ирлээ. Манай шинэ утга зохиол Монгол Ардын хувьсгалт намын байнгын их халамжийн үр түүний яруу алдарт үйл хэргийн салшгүй хэсэг мөн. Уран үгсийн чуулган орон даяарч илээс жил үргэлжилсээр шинэ амьдралын яруу дуулал манай таван нутагт мөнхөд эгшилж байх болно. Тэр хэрүүл бат орш тугай.